Өнөөдөр мэдээ хүргэе. Монголчууд Солонгос нэвтрүүлэг маань хэллээ. Солонгос улсын нийслэл Сөүл хотод 12 цаг 15 минут болсон байна. За өнөөдөр бид нар нэвтрүүлгийн асуулт хариултын анхаа тэмцээгийн нэрээ эхлүүлэхээс гадна за гэртээ хүн байлгах уу гэсэн сэдвээр сонсогч байгаа явуулсан захидлын дагуу ярилцахаар бэлдсэн байна. За мөн та бүхэн маань нэвтрүүлгийн шууд утсуулах Тийг 70 46 41 1941 дугаарлаа холбогдоо. За сэдв болон асуулт хариултан дээр хариултаа илгээгээрэй. За манай утас бас энгийн тарифтай байгаа гэдэг хэлье. За өдрийн мэнд чинь бааха. Өдрийн мэнд хүргэе. Өглөө дажгүй хэлсэн үү? Өглөө давгүй сайхан. Би бол бужигнууллаа шүү дээ. За яаж бужигнуулав? Үгүй л иш амьсгалтаа. Адал явдалтай л хэллээ гэж ба. Би ч өөрөө баг амьд адал явдал юм шүү. За тэгэхээр өнөөдөр хоёлаа мэдээж нэвтрүүлгээ анхаагаар бол эхэлдэг байгаа. За тэгэхээр та бүхэн хариултыг зөвхөн утсаар илгээнэ. За мөн комментос бичих боломжтой байгаа. За тэгэхээр хоёлаа эхнийхээ асуултыг тавья тийм. За төв бол руу хороо танины жуин гэсэн байна. За хоёр хөлөөрөө одоо алхахдаг хулган юу вэ гэсэн асуулт байна тийм. За тэгэхээр бас энэ эхний асуулт хөгжилтэй юм асуулт байна. Та бүхэн хариултыг таньдаг хулган байна уу? Тийм хоёр хөлөөрөө алхахдаг юм хулганы тухай бол хариултыг илгээх нь байна. Төв баллуг хороо танины чинь чи гэхээр хулганы хэлж байгаа. Төв баяр гэхээр хоёр хөлөөрөө алхахдаг хороо када гэдэг чинь алхах гэсэн үг шүү дээ. Хоёр хөлөөрөө алхахдаг хулган ямар хулган байна? Тийм тэр хулганы одоо нэрийг хэлэх нь шүү дээ, тий. За тэгэхээр эхний асуултын хувьд бол бас хөгжилтэй юм асуулт байна. За хоёр хөлөөрөө алхахдаг хулган та бүхэн мэддэг бол бас хариултыг илгээе. Миний бол таньдаг хулган байлаа. За сураа өдрийн мэнд гэсэн маань танд бас өдрийн мэнд хүргэе. Тэгээ бас өчтөрөөс нэг санал болохоор өдрийн мэндээсээ гадна орой мэндээсээ гадна юу хийж ийн эсвэл өдрийн хоолой ямар хоол идүүгээд хамтд нь бас та бүхэн бичээрэй. Тэгэх юм бол сонирхолтой болов уу гэж бодож байна. За тэгэхээр хоёр хөлөөрөө алхахдаг хулган ч одоо ямар хулган байна? Тийм таньдаг хулган байна уу? За тэгэхээр Чансуугийн болон сураа Жери гэдээ бас хариултуудыг илгээж байна. Сайхан орлогод байна. За тэгэхээр ер нь бол хариулт нэлээд өгч байна гэж бас хэлж болохоор байна. Тийм. За тэгэхээр хоёр хөлөөрөө явдаг таньдаг хулганы нэрийг хэлээ. За тэгэхээр эхний асуулт бол нэг хэцүү асуулт биш байсан бололтой. Маш хурдан ороод ирлээ. Тэгэхээр сараа гэдээ бас өмнө одоо манад ялагч болж байгаагүй сонсогч байна. Мики Маус гэж бичсэн байна. Энд баяр хүргэе. Тэгээ уг нь ингэсэн ба шүү дээ. Тракер өглөөний мэнд 2-оо өдрийн мэнд 2-оо гэж бичээд тэгээ сураа Мики Маус гэж төрүүлж явуулсан байна. Уучлаарай тийм байх шүү. Тийм. Тэгэхээр эхний асуултын ялагчаар бол Мики Маус гэж сураа яасан байна. Баяр хүргэе. Яга буруу ойлголоо. Тийм дээр яг хоо тэгэж харагдлаа. За сураа бас дараа нь Жери гэж явуулсан байна. Чансуугийн бас Жери гэж явуулсан байна. За баяр сайхан эндсэн дөрж бас Жери гэсэн байна. Яга сараа бас Мики Маус гэж явуулсан байна. За тэгээд манай эхний асуултын зөөр өсөн сураа маань өдрийн хоолыг мэдхгүй нэг шөл байна гэсэн байна. Нэг шөл ямар ч байсан эзэм гэж яа шүү. За дараагийн асуулт нь таксигаар үйлчлүүлэхэд хэдэн секунд тутам 100 вон нэмэгддэг вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр Солонгос таксигаар үйлчлүүлэхэд хэдэн секунд тутам 100 вон 100 вон нэмэгддэг вэ? За тэгэхээр мэдээж таксигаар явж байгаа нэг гол харалмаар байдаг ч хэдэн секунд өнгөрөөл 100 вон нэмэгдээд байдаг. Ялангуяа тэр нь гэрэл нөхөн дээр зогсоход хөгжрөл зогсоход бол ямар ч авралгүй үргэлжлээд яваад байдаг тийм. За тэгэхээр хэдэн секунд тутам одоо 100 оноор нэмэгддэг вэ гэсэн асуултыг та бүхэн тавьж байна. Бас мэдээд авахд бол ер нь илрүүдэхгүй юм байна шүү дээ. За тэгэхээр таксигаар явахд хэдэн секунд тутам 100 он нэмэгддэг юм болоо? Нэг өөр мэдээд хэрэг байна уу? Бүр сэтгэл өвдөх юм биш үү? Би ч бараг нэг минутаар нэмэгддэг болов гэсэн чинь 31 секунд гээд. Тэгвэл болчих юм уу? Асуултаа шалгалаа. За тэгэхээр анзаарах үгтэй тийм. Манай шанцаа байж жоохон багталсан шүү. Өглөө ийшээ тийшээ гүйж байгаа жоохон толгой тэрх биш шүү. За тэгэхээр тракер 20 билүү гэсэн байна. Гансорон 30 гэсэн байна. Сураа 5 секунд тракер мартжээ гэсэн байна. За Чансуугийн 31 секунд гэж хариултыг Чансуутай маань цуг илгээлээ. Би энэ асуултаа хариултаа уншиж байгаа сая сарамсаргүй хэлчлээ л дээ. За сараа 100 секунд гэд бид нэр яг 31 гэдэг бол нарийн хариул учраас 30 хаар заад өгч ингээд нэлээ явах авах гэж бодсон. За би сая буруудлаа. За тэгэхээр Чансуугийн бас баяр хүргэе тийм. 31 секунд тутамд бол 100 он нэмэгддэг юм байна. Ер нь таксигаар явхад. Ямар амар хэрэг вэ? Одоо 30 секунд, 31 секунд, 62 секунд гэж нэмэгдээд яваад байгаа юм шүү дээ. Солонгост бүр үнэхээр ойрхон газарт одоо нэг газрыг мэдгүй байлаа гэж бодоход холоос бид нар бол таксичж болно шүү дээ тийм. Монголд бол тэнгуү Солонгост болохоор тэр газраа мэдгүй ч гэсэн майп дээр хайж болж байгаа. Нилээд өгсөний дараа ойрхон замд таксийн цугаад явдаг гэсэн шүү дээ. Тэгвэл нилээ их мөнгө гардаг болохоор.
За дараагийн асуулт яг энэ асуулттайгаа адилхан. Гэхдээ бага зэрэг өөр байгаа. Таксигаар үйлчлүүлэхэд хэдэн метр тутамд 100 вон нэмэгддэг вэ гэсэн байна. За тэгэхээр таксигаар үйлчлүүлэхэд хэдэн метр тутамд 100 вон нэмэгддэг вэ гэсэн асуулт. Сая бол тий хэдэн секунд 100 вон нэмэгдэж. Одоо болохоор явж байгаа зайгаараа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр та бүхэн зөв хариултаа илгээгээрэй. Таксигаар үйлчлүүлэхэд хэдэн метр тутамд ер нь тэр нэрээ шүү. Хариулчих гэдэг нь. За тэгэхээр томоотоо сууж юу. Асуултыг давтаад хэлье те. Таксигаар үйлчлүүлэхэд хэдэн одоо бол метр шүү дээ. Хэдэн метр тутамд 100 вон нэмэгддэг вэ? Сая бол хугацаагаар хэмжижсэн бол одоо явж байгаа зайгаар нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр зөв хариултыг та бүхэн илгээгээрэй те. Одоо секундтэй биш метртэй хариулт илгээнэ гэсэн үг байгаа. За гансүргийн хувьд бол 300 гэсэн байна. За 300 метр тутамд гэх юм бол 300 гэхэр чинь баг 3 даа бол километр болчихно шүү дээ. 100 вон гэхээр арай биш юм байна. За би нөгөө лавлж хараад байна асуулт юу илээ гэх. За инх сайхан ганц болох 500 метр гэж бичсэн байна. За тэгэхээр 500 бол арай их байна тий. Одоо 500 100 нэмэгдэх юм бол дахиад нэг 500 явахад одоо километр явчихна шүү дээ тий. За манай топ фэн болроо бимба гэж бичсэн байна. 100 гэж бичсэн байна. За ер нь бол одоо төхөж эхэлж байна. Тийм байна. Таксигаар үйлчлүүлэхэд хэдэн метр тутамд 100 нэмэгдэх вэ гэж. Тэгээд хариултыг хэлэх үү. Тийм гунигтайгаар хэлэх хэрэгтэй байна. Өглөө айгуух гүйцэн чи толгой. Гансүрэн 10 метр гэсэн байна. За 10 метр гэх юм бол бүрх баллаад хайчих юм. Арай бас 10-аас л дээш юм шиг. Юм дарж бэлгүүн сайнаа хоёроо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За соби бонцыг 100 метр гэсэн байна. За тэгэхээр та бүхэн хариултаа илгээгээрэй. Чансуухийн 15 гэсэн байна. За инх сайхан ганц толго 10 гэсэн байна. Трактор 30 гэсэн байна. Тэгэхээр сайхан таагаад тааж гинэ хаа гэсэн байна. За бат цэрэн төгөлдөр юм байна шүү. 200 гэсэн байна. Чансуухийн 85, инх сайхан ганц толго 50, за гансүрэн 50, болроо бимба 50. Хариултад бол маш их орж ирж байна. Гэхдээ хараахан зөв хариулт бол орж ирээгүй байна. Ер нь төгсөн хариулт гэх юм бол болроо бимбагийн 100 бол нэлээд төгсөн шүү дээ. Тэгээ чансуухийн төгчл 85 байсан 90 болголаа гэхээр дуудлага бодлоо шиг явуулаад байдаг тийм. Ер нь зөв хариулт бол төгөж байна. За дахиад бас хариултад орж иж мөнх сайхан П 1 гинэ. За 1 метр 100 вон гэж бодох юм бол 10 метр явхад 1 км явах чи баллаа төхөн байх шүү те. Шууд тамбур. За тэгэхээр сараагийн хариултад нэлээд өглөө 125 метр гэж бичсэн байна. Одоо нэлээд наривчлалтай орж ирж шүү. За бат цэрэн төгөлдөр 150 гэсэн байна. За тэгэхээр сараа болон бат цэрэн төгөлдөр хоёрын хариултын дунд зөв хариулт байгаа гэж та бүхэндээ төхүүлээд хэлчихье. За тэгэхээр баяр сайхан 945, гансүрэн 75, за трактор километр 3500 байгаа юу гэж асуусан байна. За 95-ыг бол нэлээд хэвчиж байна тийм. Болроо бимба чансуугийн 95 гэсэн. Тавга бас 50 м гэсэн байна. Болроо бимба 110, трактор 150 гэсэн байна. Сураа 145 гэсэн байна. Тэр нь бол тунд өгсөн байна. Одоо бол 145 гэдэг чинь бодоодох хэлээд өгсөн байх шүү. 145 жоохон буулга. 145-д зарахгүй. Гансүрэн 110. За чансуугийн бат цэрэн төгөлдөр хоёрыг 130 гэд нэлээд өгсөн шүү. Одоо жоохон наривчлал хэрэгтэй байна. За трактор 130, гансүрэн 120. За бэсбол 135. Би лайк дарж амждаг вэ. Сураа 143 гэсэн байна. Трактор 135 гэсэн байна. Болроо бимба 135 гэсэн байна. Хариултууд бол ер нь их л ойрхон ярьчаад байна те. Их сайхан ганц толго 125 гэсэн байна. За энэ 125-аас 135-ын оронд байх нь дээ. За тэгэхээр зөв хариулт орж ирлээ. За тэгэхээр эхний асуултанд одоо зөв хариулсан гэж андуурагцсан сараа маань 132 гэж бичээд бол энэ асуултанд одоо их төгтэй байх юм бол ингээд ялагч болж байна. За баяр хүргье. Тэгвэл 102 байд юм шүү дээ тийм. Биш 132. Тийм таксигаар үйлчлүүлэхэд одоо 132 м яваад 100 он бол нэмэгдээд байдаг юм байна шүү. Тэгэхээр энэ дээр энэ бол ерөнхийдөө 132 м замыг 31 секундэд тулдгаа гэж бас тоо гаргаж болох нь тийм. Би түрүүн хүмүүс дээр лайк дарчаад тэгээд ингээд доошоо дараа явах гэсэн чинь нөгөө айгүй хурдан дээшээ гүгээд лайк дараад буцааж яваа лайк дараад. Энд дэстэ бужигнууллааш түрүүнээс хойш. За тэгэхээр дараагийн асуултыг танилцуулъя тийм. За тэгээ дараагийн асуулт нь солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн монгол эмэгтэйчүүдийн энгэр задгаа хувцастай зар сурталчилгааны зургийг цаашид хориглон гинэ яагаад вэ гэсэн байна. Энэ ямар хурц асуулт вэ ч одоо.
За энэ хурц асуултыг дахин давтан уншиж байна. Солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн Монгол эмэгтэйчүүдийн ингэр задгын хавцтай зар сурталчилгааны зургийг цаашид хориглон гинэ. Яагаад вэ гэсэн юм. Тэгэхээр нэгдүгürt бол Монгол эмэгтэйчүүд маань солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсэж байгаа юм шиг байна. Хоёрдугаарт ингэр задгын хавцаа оруулаад байгаа юм уу. Тэгээд за яг асуултын хувьд бол яагаад хориглон гэдэг одоо яагаад гэдэг та бүхэн хариултыг бол бичих шаардлагатай байна. Гэхдээ яг энэ асуултын хувьд зөвхөн асуулт гэхээсээ гаднаас нэг мэдээ танилцуулангаа одоо баг энэ асуултаа асуучтэй болж байгаа. Асуултын хариулт нь ийм мэдэн дээр ингэж гарсан байна гэдгийг бол танилцуулах боломжтой байгаа. Тэгээ Солонгосыг ийм зуучлалын байгууллага бас нэлийн байд юм биш үү? Тэр улсын эмэгтэйчүүдийн зурагтаач гэдэг юм уу те. Гэхдээ яг энэ бол хууль бусал та. Тэг хүмүүсийг интернетээс нээврээс хайгаад үзэх юм бол зөндөө гарч ирд юм лээ. Улс орн болгоноо жишээл Вьетнам, Таиланд тэгээ тэр дотор нас Монгол орсон байсан. Би сүүлд нэг орсон кафе хуудаснаас энэ болохоор Монгол эмэгтэйчүүдтэй суугаад дотор ингээ ороод үзсэн чинь Монгол эмэгтэйчүүдийн давуу тал нь юм, ааш нь юм гэснээр сул тал нь юм гэж бичсэн. Бид нар одоо ямар те ч одоо бараа гоё шүү дээ. Солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн Монгол эмэгтэйчүүдийн ингэр задгын хавцтай зар сурталчилгааны зургийг цаашид хориглоно гинэ. Яагаад вэ гэсэн байгаа. За тэгэхээр та бүхэн бас яагаад гэж бодож байна хариултаа бичээрэй. Нэг хурц асуулт байна. За тэгэхээр би бас Соби мөнцөг маань түрүүний хариултуудаа бас бичиж илгээсэн байна. 150 140 гээд. За энэ асуултын хувьд болохоор одоо ямар ч байсан Солонгост бол тодорхой хэмжээнд байгаад байгаа л гэсэн үг л дээ. Дээр нь одоо яг өөртөө зарим нь одоо зуучлалт газар холбогдчихэж болно. Үгүй байлаач гэсэн сурталчилгаанаар бол тэгж гараад байна гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр сараа хуулийн дагуу гэсэн байна. Яагаад хориглоно гэвэл хуулийн дагуу бол болохгүй учраас хориглоно гэсэн хариулт байна. Ганц ухаан иншин мэмэ пандэ гэсэн байна. Хүний 8-ны эсрэг гэсэн байна. Иншин чинь ер нь хүний 8 гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн Монгол эмэгтэйчүүдийн ингэр задгын хавцтай зар сурталчилгааны зургийг яагаад хориглоно вэ гэсэн байна. Тэгээд энд бас ингэр задгын хавцтай гэж бас онцлсан байна тийм. Дотор нас ер нь бол мэдээ байна л да цуг. Тийм тэр мэдэн дээрээс нь энэ асуултыг бэлдсэн байна. Тэг мэдээг нь яг ороод харуулж болох гэсэн. Бараг энэ одоо Вьетнам юм уу Монгол юм уу бараг Монгол эмэгтэйний зураг гараад ирэх харуулах боломжтой учраас мэдээж олон нийтэд ирэн дээ цацаад харуулад бас дэмийл гэж бодож байна. За тэгэхээр солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн Монгол эмэгтэйчүүдийн ингэр задгын хавцтай зар сурталчилгааны зургийг цаашид хориглоно гинэ. Яагаад вэ гэсэн байна. Манай одоо юугаар өмнө нэг тийм нууц гэдэг юм уу да камера явуулаад тэгээ тийм хүмүүсийг зуучилж танилцуулж байгаа бичлэг нэг нэвтрүүлэг бэлтгэж хийсэн байсан л да. Ерэн сурвалжлах гэдэг штэ. Тэгэхэд бол ямар ч Монгол эмэгтэй хүмүүсээс гарч исэн нэг эмэгтэй хүнтэй цуг уулзаад тэгээд одоо тэр зуучилж өгж байгаа хүнтэй уулзж байгаа байхгүй юу. Одоо өөрөө танилцах байгаа болоод сэтгүүлч хүн гэсэн үг штэ. Тэгээд нууц камер цүгэндээ игээд тэгсэн чинь 10 сая вон ямар ч байсан одоо нөгөө талаас нь л авдаг юм байлээ. Одоо Монгол хүнтэй суух хүсэлтэй солонгос хүнээс нь гэсэн үг шүү дээ. Энэ жолгож авдаг зурчлалын хөөс гэдэг юм уу. Тэгээ тэрийн дунд нь авчдаг. Тэгээ нөгөө хүмүүс нь зурчлуулаад гэр бүл болчих юм бол явах гэхээр нэ би 10 сая вон төлсөн гэдэг нөгөө эмэгтэй хүн би ямар ч мөнгө аваагүй ч гэдэг юм нэг тиймэрхүү асуудал бол нэлээд гардаг юм байлээ. Тэр ор тас бол байдгүй асуудал бол бас биш юм. Бараг хүний 8 юм шүү дээ. Тийм. Гэхдээ зүгээр яг өөртөө эмэгтэйчүүд бас суух хүсэлтэй зүгээр солонгос гарахын тулд ч гэсэн солонгос үнтэй суучих гэсэн хүмүүс нэг хэсэг бол нэлээд байсан. Тийм. Гэхдээ яг ер нь хайр сэтгэлтэй ш. Одоо би өмнө визний газар ажиллаж байхад нэг айгуу сонин тохиолдол гарч ирсэн л та. Нэг дөнгөж 19-тэй илүү 20-той бүсгөө ирээд виз мэдүүлээ. Тэгсэн чинь өөр болохоор солонгос нөхөртэй гинэ. Тэгээд тэрэн дээр визнийх нь асуудал гарсан л да. Яа тэгэхээр тэр эмэгтэй ингээд нөхөртөөгөө суугаад хэдэм блэ 5 6 жил болсон гэж байгаа байхгүй юу. Тэр чинь одоо дөнгөж 19-тэй охин ш 5 6 жил гэхэр ч одоо 13 4-тэйг суусан гэсэн үг 14 5-таа суусан гэсэн үг тийм. Тэгэхээр тэр чинь хуулийн хэмжээд ч гэдэм үү яг батлах хэвээр одоо нас нь муу юм уу тийм 13 4-тэй хүний ер нь суулгах тийм үү. Тэгээ энэ дээр нэлээд асуудал гарч ирсэн. Яг хуурамчаар ингээд танихгүй солонгос хүнтэй гэрэлтийн баталгаа хийгээд гэтээ тэр хүнтэй яг суусан биш зүгээр л хоёр талаас танихгүй хүмүүсийг гэрэлтийн баталгаа хийгээд тэгээд зүгээр одоо нөгөө короны имийн гэж ярьдаг шүү дээ тийм. Одоо зуучлаар юм уу хүнтэй суусан гэдэг яг ийм аль биесны виз аваад солонгост амьдрах удаан хугацаанд амьдрах хүсэлтэй хүмүүст ийм хурамчараас виз хийж өгдөг юм байлаа. За тэгэхээр манай асуултын хувьд болохоор солонгос хүнтэй гэр бүл болохыг хүссэн Монгол эмэгтэйчүүдийн ингэр задгын хавцтай зар сурталчилгааны зургийг цаашид хориглоно гинэ. Яагаад вэ гэсэн ийм асуулт байгаа. За тэгэхээр энэ асуултан дээр одоо
нэг ганц хоёр те одоо хүмүүс маань бас хариулахад хэцүү байна гэд бичих юм бол бас шууд хариултыг хэлж болно. Гэхдээ зөвхөн энэ бол асуулт гэхээсээ илүү бас мэдээ цааш нь хөндөд оруулж байгаа болов уу гэж. Тэгээ бараг энэ зөв Жан Сухёны түрүүний дээр хүний наймт гэдэг бараг зөв төстэй л надад санагдаад байна л да. Авчвал яа дээ. За тэгээд Жан Сухёны иншин мэмэ памдэ гэдэг нь хүний наймааны эсрэг гэдэг. Ер нь зөв хариулт нь болохоор та бүхэндээ бас танилцуулъя. Тэгээд зөв хариулахын хувьд хэм бол эмэгтэй хүн бол бараа бүтээгдэхүүн биш гэсэн учраас ийм одоо зургийг ч гэдэг юм зураг тооцыг солонгостой пен кафе ч гэдэг юм пен кафе биш. Ер нь бол сайтуудад байршуулсан юм юунууд байдаг л та. Тэгээд ороод үзэх юм бол ингээд Монгол эмэгтэй ч гэдэг юм хаагаад үзэхээр тиймэрхүү зүйлс бас байгаад идэв. Одоо хууль бусаар ажилладаг хүмүүс гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр ийм бол ер нь хуулийн дагуу ингээд хоригдсан байд юм байна. Шалтгаан нь эмэгтэй хүн бол бараа бүтээгдэхүүн биш учраас хоригдсан байд юм байна. За тэгээд энэ мэдээг нь ороод харах юм бол одоо цаашдаа Вьетнам, Монгол, Орос гээд эмэгтэйчүүд ялангуяа одоо дотор хувцастай тийм ингэрн задгай гарсан ийм хувцастай сурталчилгаануудыг бол хориглоно гэсэн юм бол мэдээлэл байгаа юм байна. Энэ мэдээж юм зуучилдаг хөгжиг хэрон гэдэг олон улсын гэрлэлт ийм зүйл зуучлах газруудтай л ер нь хариуцлага тооцох тийм юм байна. За Эркагийн өдрийн мэндийн өнөөдөр яг отож байгаа таарлаа шүү гэсэн мэт ямар хөрх юм бэ? Баярлалаа. Стаф баярлалаа. Өдрийн мэндийн. За Бат жаргал бүрүү жаргал садар самууны тухай хуультай л холбоотой хаа гэсэн байна. Тий ер нь бол эмэгтэй хүн ч одоо бараа биш гэдэг үүднээс те тухайн хүнийг одоо зуучилж хором хийлгэх ч юм уу. Яг сүгээдэн гэдэг ойлголт солонгост байдаг л да. Тэгэхдээ зуучаар одоо яг мөнгө төгрөг аваад те тэгээд танихгүй хүнтэй сууна гэдэг бол арай өөр одоо ойлголт шүү дээ те. Тийм. За тэгэхээр мэдээж нэг сонсогч маань бит хоёрлоо бас захидал явуулсан. Тэгээд захидлуудаа ойрд манай захидлууд хурцуулаад байгаа. Тэгээд нэг өчтөр бас гэртээ очиод уншилсан л та. Тэгээд та бүхэндээ бас одоо танилцуулъя. Сайн байна уу? Гэртээ хүн байх уу гэсэн байна. За бүгдээрээ сайн байна уу? Би Солонгос ирээд 8 жил болсон. Чулууны үйлдвэрт сүүлийн 4 жил ажилласан. Хөдөө учир эзний гэрийн хойд хаалган дотроо нойлтой нэг том өрөөнд ганцаараа амьдардаг юм а. Сайхан хажуу айлын үйлдвэрт 3 сарын визтэй ирээд харалсан залуу ажилд орсон юм. Автобусаар 1 цаг гаруй зайтай газар дүүгэндээ байдаг байсан юм. Анх танилцаад хэд хэд удаа манад ирж юм ярьж байгаад орой гэр рүүгээ явдаг байсан. Тэгсэн чинь сүүлдээ манад нөхөртөөгөө хамт байдаг. Би тэднийд байхаар хэцүү юм а. Танаад хамт 2 сар болцоход Монгол буцлаа гэж хэлэхээр би зөвшөөрсөн юм. Манад хамт байхдаа хаяал идэх юм аавна ихэнхдээ миний авсан юмар хоол хийж идэн байр угаасаа үнэгүй учраас зүгээр л дээ удахгүй буцах хүнд чи хоолны мөнгө гаргаж хэлчих юм болов гэж бодсоор байтал Монгол буцалгүй 5 сар боллоо. Идэх юмныхаа мөнгийг хуваая гэж хэлэхээр анханасаа тэгээг болохоор эвгүй санагдаад байдаг. Гэхдээ л бид нар адилхан ажиллаж байгаа мөнгө хураах гэж байгаа үсттэй. Чи манахаас яв гэж бүр хэлж чадахгүй байна. Яах вэ гэсэн байна. За тэгэхээр өөрөө болохоор 8 жил болсон тий Солонгос болсон юм байна. Тэгээд эзнийхэн гэрт яадаг гэслээ. Захирлах нь одоо энэ газраас нь үнэгүй байр олгосон юм байна л да. Тэгээд гэрийнх нь хойдлынх нь одоо бас нэг юм миний бас амьдарчсан юм газар байсан л да юм. Яг тойроод зүйцэн тэгээд урталт нь ингээд хүн одоо байрныхны эзлүүд амьдардаг. Хойдлт нь бас яг нэг вон рум шиг өрөөтэй. Тэгээд тэнд нь болохоор ингээд амьдрах боломжтой. Яг тийм л юм шиг дотроос нарийн цэрэг өрөө явалтай. Тэгээд тэнд нь амьдардаг байсан юм байна л да. Тэгээд мэдээж яг сайн нэг хэсэг 3 сарын хүмүүс маань очиод тэгээ буцаж чадахгүй юм асуудал үүсчээд байгаа шүү дээ. Тэгээд одоо ч гэсэн тэр хүмүүс маань мэдээж айлуудад байгаад байгаа тийм. Яг өөртөө гэрээ байгуулад амьдрья гэж нэг хууль эрх зүйн талаасаа ч гэсэн болохгүй байгаад байдаг. Тийм. Тэгээ дараа нь 3 сараар ирсэн хүн хичээндээ бас байгаад хэцүү байна. Тэгээ хамт төр байя. Би 2 сар болоо буцах юм чинь гэхээр мөнгө төгрөг хэлгүй зүгээр л ингээм хамт амьдэрсэн байж таа. Тэгсэн чинь явуулгүй 5 сар болсон. Тэгээ 5 сарын турш идэж ууж байгаа бүх юмны мөнгийг ийм ихтэй 8 жил ажилласан гэдэг бүсгүй байна шүү дээ. Энэ ихтэй өөрөө гаргаад тэгээ нөгөө хүн болохоор ерөөсөө гаргадгүй 5 сар болсон. Тэгээ одоо ямар чи энэ байрнаас яваа буцаа гэлтэй биш. Жохон хэцүү байна. Ядаж нэг хоол ундны мөнгөч гэдэг юм те зүйлсээс хуваамаар байдаг л гэсэн утгатай загтал явуулсан байна. Тэгэхээр манай сонсогчдын нэг бас нөгөө нэг эвтэйхэн гомдоочлохгүйгээр тэгээд дээр нь ингээ хүндрэл учруулгүй яаж ойлгуулах бас ийм зүйл тохиолдчихсан бол туршлагаасаа хэлвэл зүгээр юм болов уу гэж бодлоо. Харин тэг хуваасан л дээр бах надад бол яаж ч утсан хуваахгүй бол бас хэцүү баха. Яг хүн жоохон мэдтгүүлдэ заримдаа яа тий. За нэг сайхан зан гаргаад ингээл намайг дайлал хамт ингээд байгаа. Тэрэнд баярлж байгаа ч гэсэн те. Тэр баярлж байгаа бас нэг одоо юу гэдэг байрныхын мөнгө шиг тийм уус цахилгааныхын мөнгийг төлдөг юм. За байр нь үнгүй юм а гэхэд те. Ядаж идэж уух юм а 1-7 хоногт нь ядаж нэг удаа те цалингаа авах та хүн сайхан цуглуулаа хөрөгчийн дүүрэгч гэд бас илүүдэхгүй л болов гэж бодож штэ. Угүй ер нь болжгүй юм тодорхой л байвал л гон те. За ер нь одоо цаашдаа ингээд одоо нэгэд онгоцч явахгүй байна. Тэгэхээр байхаар бол ингээд 50-50% ч юм уу. Хаваа. За би байраа гаргаж чи хоолоо гаргах гэдэг юм.
За нэмд орж бэлгүүн шууд хуваасан дээр шүү. Аль аль нь амьдарч байгаа үсттэй гэсэн байна. Харин би ч гэсэн тэгж бодож байна. Ер нь хуваасан л дээр баг. Гэхдээ яг эвгүүлдэ би өөрөө ингээд өөр дээрээ бодоод үзэхэд шууд одоо за гэл би бол хэлж чадахгүй байсаргаад нилээн явчихлаа гэж бодож байна. Би ч гэсэн яг үннийг хэлэхэд яг хэцүү л дээ. Бид нар ч ер нь жоохон тийм шүү дээ. Нэрлэхүү гэх юм уу? Тэгээ нэг хүн ингээл заа чи тэгчгээ хэрэггүй яах юм бэ гээл. Тэгээ нэг тиймэрхүү зүйл байгаад дээ шүү дээ. Тэгээ анханасаа яг 2 сар болно гэхээр за мөнгөө тий төлөхгүйгээр зүгээр 2 сар болоо буцчих юм чинь ингээд зүгээр гээд одоо хамт амьдэрсэн. Одоо явахгүй 5 сар болцсон. Нөгөө хүндээ бас чи одоо манахаас яваач ингээд мөнгө төгрөгөө өгөөч гэх бас хэцүү нэг жоохон нэг тиймэрхүү байдал байгаа юм шиг байна тийм. За пүүжэ өдрийн мэндэ гэсэн байна. За соби мунцэг хурдан хариулах гээд мэд мэдсэнгөө өнөөдөр ашгүй таарлаа. Өдрийн мэнд цаг нь яг хідээс эхлээд байгаа вэ? Чимээгүй хүн үздэг, байнгын үзэх шүү ажлын амжилт гэсэн байна. Ямар хөрх юм бэ? Маш их баярлаа. За манай нөөг сонслоо. Нэвтрүүлгийн хувьд бол та бүхний цайны цагаар 12 цаг 15 минутаас 12 цаг 50 минутын хооронд хүрж байгаа тийм. Тийм солонгосын цагаар штэ солонгосын цагаар 12:15-аас 12 цаг 50 минутын хооронд хүрж байгаа шүү. За Эрика ягийн манад одоо ч явж чадахгүй гацсан хүн байна. Би бол тийс өөр бодолтой байдаг штэ. Битгий яваасаа гэж хээ гэсэн байна. Би юу ч авдаггүй юм уу? Надад хань болоод хоол ундыг минь хийж өгөөд гой байдаг штэ. Заримдаа хоол хүнс авчихсан байдаг юм. Тийм үед би ууралчихдаг дахин авах хэрэггүй л гэдэг. Зүрх дарлаа. Эркэгээ дахиад ганц 2 хүн очивол болохгүй юм шиг. Хоёр очие. Азкана гэртээ идэх юм байлгахгүй хоосон байлгаад бай. Тэгвэл ойлгоод санаачлаараа авах байхаа гэсэн байна. За алтан цол сэргэлэн хүнээр хилүүлээд байх юу байгаа. Тэр хүн үнгөө байранд сууж байна. Санаа зовдөггүй хүн байна. Тэр хүн яаж хоолыг нь үнгөө идээд байж байна. Ямар хүн гэдгийг харуулж ин дөө гэсэн байна. За тракер ер нь хүний нутагт хүнд тусалж болно. Гэхдээ хамт амьдрахад хувийн орон зай хэцүү байдгаа гэсэн байна. Тэг ер нь ингээд ах шиг санагдаж шүү дээ. Одоо жишээ нь би за Солонгост ингээд байж хахад манай одоо за ээж нэг те таньдаг хүнийхэн хүүхэд ч юм уу найзын хүүхэд ч юм уу те танаа хүүхэд Солонгост байдаг үстэй манай хүүхэд ингээд очих гэсэн чинь те таньдаг газар байдаг нэг хэд хоног ингээд өгөөч ажил олоод явуулаад өгөөч гэдэг юм. За тэгэнгүүт одоо ээж яриа л те ээж найз гэхээр нь би зүсрэхгүй байхад хэцүү шүү дээ. Тэгэл за айлхаар болохыг бодъё гэл яг нөгөө хүн бодой байдал дээр ирсэн чинь өөрөөх нь яг те нөгөө байгаа байдал нь те нэг ажил хийж үзэгдэр бас нэг талаараа бараг соёлын ялгаа гэж хэлж болохоор байгаа байхгүй. Тэгээд хурж ирээд одоо за арай гэж нэг нэлээд болж байгаа л тэр чинь ажлын хажуугаар явна. Тэгж байгаа хүргэж өгөх хэрэгтэй болно. Тэгээд ажил явуулаа гэхэд онцгой ажиллаа явахгүй шиг юм уу те. Тэгэхээр бас шууд яв гэж хэлж чадахгүй нэг тиймэрхүү асуудлууд бас байгаа тохиолдож ирсэн юм. За ганц суран цайцсан гараа тагна. Пүүжэ пэ ийм эмхтэй хүн байдгаа яаж хүний хоол зүгээр идээд чаддаг байна. Дахиад хичнээн удах юм билээ. Зардлаа хуваалцахгүй бол явуулсан дээр штэ гэсэн байна. За тэгэхээр мэдээж яг хүмүүсийн хувьд яг ингээд янз бүр л байгаа л да. Одоо бисээ Эрка эгийн хариултыг хараад бол өөх ийм хариултаас ирнэ гэж ерөөсө төсөөлөөгүй тийм баг. Зарим хүмүүсийн хувьд нэрэ хантай байгаа. Тэр хүн айтайгал хүн байгаа таалагдаад тийм. Яг хэрвээ хамт амьдраад одоо жишээлбэл хоол моол ингээд одоо яг хүнсний махгүй байгаа ч гэсэн нэг гэр цэвэрлэе л те. Арай энийх гой хоол хийцээ энийгээ дугтчихвэл за хоёлаа ингээд хамтдаа байтаж гэдэг юм те. Хамт байхад зан ааш одоо юу н таардаг те. Тэгээ оройтход ингээд тосчдаг ч юм аа. Айгу олон юм те. Тэгээс хоолнд хувц сундраа эндүү. Бараг гэр ажиллаад байдаг. Тракер орой аавна гинэ нөгөө хүнийг авсныг хэлж байгаа юм те таны. Орой авна. Та түрүүн бас хүний хүүхдийг хүргэж өгөөд бас орой авдаг гэсэн гэдсэн мэт те. Үгүй юу? Үгүй. Ажилтнаас хүргэж өгөөдсөн. Тэр нь болохоор яг зөв бүр ажилд нь өргөж өгч бол чадахгүй шүү дээ. Зүгээр ажлын одоо чиг гаргангууд тэр ажил руу хүргэж өгөх байхгүй юу? Хаана байна? Мэдээж олж очиж чадахгүй учраас за нэг ийм ажил байна гингүүд нь хүргэж өгөө. За энд ажиллаараа байртаа гэх тийм ажил олж өгөөд тэр чиглэл нь хамгийн сайн арга шүү дээ. Байртаа оолтой ажил олж өгөөд оруулах бол. Би бол гэхдээ нэрэл юм байна яг. Муухай те. Мамасаха янзлаад зэгцлээ сууж байгаа. Гэхдээ яг одоо ингээ бодохоор ч за орой орж ирээд би нэг яг миний тогтсон хэмнэл байгаа шүү дээ. Айл тааваараа ингээд за ядлангуй 100 халуунд бол ингээл цээж байж нэгтгэн байдаг юм уу? Бараг тэгээ шортой өмсөөл ингээл явж яхад тухтай байдаг шүү дээ. Тэгэхэд ч яг өөр хүн байгаад тар нөө байдаг хэмнэлээрээ байж чадахгүй. Тийм нөгөө хүн маань бас яаж байгаа вэ? Наанаас санаа зовол хоёулаа нэг эвгүй тийм байгаад байвал бас. Гэхдээ яг нэг тийм дотн чиш юм гэдэг юм уу те. Энэ болохоор сүүлд ирсэн шүү дээ. Би найз майстайгаа байхад бол надад хэцүү байдаг л да. Гэхдээ ингээд дөнгөж сүүлд ирсэн танилцаад удаагүй тэгээ уран сараар хичээд ингээд
хамт байя гэд те нэг хэдэн сар л хамт ажилласан гэсэн үг. Тэгээ гинт хамт амьдчвал нэрээ жоохон тохгүй санагдах байхаа те. Бүр ингээд дотн биш болохоор ингээд сайхан хувцнараа талхтаж гэсэн. За би 0 орчод байж гэдэг юм те. Тэгээ юм ярихтаж гэсэн. Хамгийн гол нөгөө нэг надад тэг санагдیں۔ Одоо дотн биш хүнтэй юм ярихын тулд энэ хүн тэгээ бодчих үү дээ. Би гомдоогоо жоохон онцгүй хэлчих үү гэдэг дээр айгүй анхаарлаа таруулдаг байхгүй би. Тэгээ нөгөө хүнд ингээд юм автаач гэсэндээ те төрүүлэл нөгөө хүнтэй эхлэх гэхгүй нэг би ингээд нэг самсргүй байдлаар тэр хүнийг жоохон гомдоочих ч юм уу те. Тэгчвэдэ гэсэн бодол айгүй эргэлдээд байдаг ш толгойд. За тэгэхээр сайхнаа сайн өдрийн мэндэ хоол идэж байна. Мяг гэсэн үү? Мяг гэдэг нь юм бол. За тэгээд совын музик манай Монголоос ирсэн зарим хүмүүс ингээх л ёстой юм шиг ойлгодог нь буруу. Хүний олж авсан хүмүүжил ухамсарын асуудал хэцүү штэй гэсэн байна. Тракер би оройн бас очиж авдаг байсан гинэ. Тракер. Бүрэн үйлчлэгээ үзүүлдэгсэн байна. РК-гийн энд байдаг хүмүүсийн хамаатан садангууд их ирдэг юм байна лээ. Би бүр атаархдаг штэ хэдэн жилийн өмнө Солонгос дахь монголчууд группт миний хамаатан садан байна уу гэж зар тавьж байлаа гэсэн мэн хөөх. Гэхдээ яг ганцаараа удаан амьдрахаар бас хэцүү л дээ. Надад бол гэхдээ яг үнэхээр нэг тийм гоё сайхан тосоол те. Би ч ядаж байгаа нөгөө оюутан болохоор өдөр нь хичээл хийшээд орой тарангууд ингээд метроноос бууж өгдөр ямар ч хүн байхгүй. Тэгснэ зүгээр гудамжинд нөгөө нэг зардаг догбуг байдаг шүү дээ. Тэрнээс ганц идчихээл. Тэгээд ер нь гэхдээ нэг талаараа гоё шүү. Нөгөө талаараа ингээд гэртээ хараад гоё хүмүүстэй ярилцаад ч юм уу те нэгдэж шүү дээ. Гэртээ байхын гэр бүлтэй байхын урамтай зүйл нь те өдөр болсон зүйлээ хуваалцаал. За өстө чим байхаа өнөөдөр тэгсэн шүү дээ гэл нэг ярих зүйл байх болохоор очиол уцаа оролдоол. Тэгээд нэг тийм уйдгартай хэвэн маягналтай заримдаа болчтой. За нэмд орж бэлгүүн сайхан шудраг ярилцах хэрэгтэй. Монголчууд нээлттэй биш хаалттай болохоор хүмүүс хаалттай хүмүүс болохоор хэцүү шүү гэсэн байна тийм. Тийм ер нь бол тийм шүү. За нэмд орж бэлгүүн сайхан шудраг ярилцах хэрэгтэй. Яа дахиад уншсан байх шүү. Заавчлаараа болроо бямба хамт байхад гой байгаа бол хоол хүнсээ цуг авъя гэд хэлсэн дээрээ гэсэн байна. За тракер би 2010 оноос хойш 2018 оны 10 сарын 5 хүртэл Солонгост байсан гэсэн байна. 8 жил байсан юм шүү дээ тий. За ганц руу удахгүй буцна гэдэг шалтгаан шал утахгүй шүү гэсэн байна. Тийм байна те. Яг тэгдгэлтэй заримдаа би одоо ингээд миний нэг удаа очиж ажиллаж исэн газар нэтрэгтэй аюу юу юм болсон л да. Нэг танихгүй л зүгээр ингээд яг монголчууд би нэг бас танихгүй. Тэгээд хоёр хүн ингээд ажиллаж исэн чи дээрэс нэг эмэгтэй ирээд нэг өдөр тэр газар цагийн ажлаар ажиллаж байгаатай би ингээ хонох газар хэцүү байна гэдэг хонсон юм байна л да тэр хоёр хүн дээр. Тэгэхээр за Монгол хүнтэй хүний нутагт хонох газаргүй байгаа юм чи ингээ хонуулсан чинь тэрнээс хойш дахиад яг энэ шиг ингээ 1-2 сараар амьдэрсэн. Тэгээ бүр сүүлдээ ерөөсөө мөнгө төгөр өгөхгүй. Тэгэл одоо тэр хоёр хүн болохоор тэр газарт нь одоо аж буудлаас нь яг өгсөн өрөөл байгаа л та. Тэгээ тэр хоёр болохоор ингээ буудлаа цэвэрлээл ингээ явчихсан. Тэнгүүд нөгөө нэг бас татна биш тэр хүн нэг өдрөөр буудлын ажиллаж чигтэй дараа нь цуг амьдраад эхэлсэн. Тэгээ мөнгө төгөр өгдөгөө. Тэгээ ажиллаа ихэд гар авчингууд нь гэрт ингээ суугаад юм игээд байж л гэдэг. Тэгээ намайг ирсэн чи ингээд би тэгээд нэг цагийн ажлаар нэг өдрөөр очих байхгүй. Тэгсэн чи ингээ энэ охинд дарга нь Солонгос дарга нь энэ илүү хүн байгаад байна. Яваад явуулаад өгөөч гэж хэлчих гээд би бүр хэлж чаддгүй. Нөгөө чи яаж тэгээд тэрснээр таныг захирлан тэгжээлээ гэд бүр тэгээд нэлээд бөөнл юм болсон санагдаж байна. Нэг тиймэрхүү зүйл бас байд юм лээ. За цагийн хазкана эцсийн дүгнэлт зүгээр шууд хилээд мөнгө авсан дээ гэдэг дээр бүгд нэглээ тийм үг гэсэн байна. Ер нь гэхдээ сая би чамайг хэлэхэд бас цаанд орлоо. Зарим тохиолдолд одоо найзаагаа байлах хэрэг болгоод өөрөө дуртай байж тээ. Тэгэхээр үйлдвэр ч юм уу бас нэг хэсгсаа тэгээ байранд байхад нөгөө компани байгуулахаас нуугдах тийм хэрэг гардаг. Тиймэрхүү тохиолдолд бас нэлээд санагдаж байна л да. Ягаад гэвэл одоо найз ажилласаа гарцсан төр ажил хайж явахдаа нөгөө байх газар хэрэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд цуг аятайхан байгаад байгонгот нөгөө орж гарахад те ялангуяа өдрийн цагаар суугаад орж гарахад харах гад байдаг. Харахаараа тийм. Тэр нэг байр л да. Тэр байрны дээд нь хоёр хүн амьдрах хэрэгтэй түрээсэлсэн. Тэнгүүдээ тэнд болохоор хоёулаа байж хагаад гуруулаа мөнгө хувааж төлж байгаа л да. Тэгэл тэнгүүт нөгөө байрны эзэн яг ингээд бууж рэнгүүт нь би өдөр болгоо. Найзантаа зүгээр нэг өдөр хончоо явж ирсэн. Нэг 7 хоногт 3 таарчтэй. Тэгэл одоо маргааш харинаа гэрлээ гэдэг өглөө хог могоо барьсан нөгөө гэрээсээ гараа явчихдаг. Ялт ч нэг заримдаа тэгээд тогтоочтой юм л. Одоо манай энэ байранд одоо 250 мянган вон гэдэг юм те хямдхан учраас дээд нь 2 хүн л амьдрын гэдэг юм те байрныхын эзэн. Тэнгүүд яхад манай хямдхан болохоор нь 3 4-лээ ороод амьдрч шít. Тэгэл нөгөө таарангуут нь ерөөсөө анх удаага ирж байгаа юм шиг бол найз дээр ирэлгээ солонгос хэлмээрээ жоон гацаж хэлж билээ л албаар. Тийм тэгжсэн санаанд орчлоо. Тэг бас нэг эсрэгээр юм байгаад гэжтэй өөртөө бас нэг айл байх хэрэг гардаг штэ. Тиймэрхүү зүйл одоо нэлээд бас тохиолддог л амьдж удаан хугацаа амьдарч байгаа. Гэхдээ яг тэгж чаддгүй маа. Тэгээ нөгөө юу байдаг штэ. Guest house
Тэгээ би өөр нь л хэрвээ дотны хүмүүс ч юм уу ганц 7 хоног өнөөр ч юм уу тэгээ 2 3 хоног ирэх юм бол guest house хямдханд ажгүй боломжийн үнэтэй guest house захиалга өгчөөд тэгээд тэндээ байж байгаа явцдаг. Тэгээ аавыг бас сүүлэрч хаад автамт guest house тэгээд нөгөө олон төрлийн одоо Европоос ирсэн ч гэдэг юм ихэвчлэн аялагчид Солонгост K-pop тоглолт үзэх гэж ирсэн Японочууд ч гэдэг юм уу тийм хүмүүс ирдэг болохоор буудлыг бодвол буудал ч нэг хямдхан ч гэсэндээ доторх нь аягүй эвгүй байдаг байхгүй бас гайгүй үнэтэй бодол торхгүй. Тэгэхээр үний боломжийн гэвэл guest house одоо төр хугацаагаар ирж байгаа хүмүүс бол байвал бас зүгээр юм байна. Гэхдээ тэр бол нэг 7 хоног манаг л ах шүү. Тэрнээс иш бүр 1 сар 2 сараар гэвэл байр бол түрээсэлсэн дээр. За тракер би бүр шкафанд сууж байгаад баригдаж байсан ямар амьдрал үүссэн бэ? 8 жилийн турш өстэй бож инуусан ба штэ тий. Одоо сүүлд 10 сарын 5-нд буцсан гэсэн штэ. Тэгэхээр шкаф сууж авал баригдсан байна да. Тэгээд явсан байна да гэхгүй. За тэр нэр амьдрал л та тий яалтчгүй тохиолддог. Сураа та хоёр утсаа авахгүй байх гэсэн мэ шүү. Манай утас маань дуурсан уу? Манай найруулагч нөгөө студиэс утас оруулж өгөөгүй штэ. Тийм. Би бүр гайхаад утас дуурахгүй. За тийм болсон ба шүү дээ. Шкафнаас баригдана гэдэг бол бас л тий. Би бол гайгүй хог мөг асгаж байгаа л тэр байрны эзэнтэй таарчдаг гэсэн. Тэгээ ер нь зүгээр надаа энэ бас санагцсан. Хүмүүс жоохон мэдрэмжтэй байхгүй бол одоо ялангуяа ингээд солонгос чинь юм байдаг штэ. За нэг ингэж уулзалтыг гээл нэг арга хэмжээ ч юм уу болно штэ. Тэгэнгүүт ингээд энэндээс зориод ирдэг. Тэгээд яалтчгүй хол байдаг хүмүүсийг унаагүй болчдаг. Би үүндээ харагдал юм ярьж байгаа л тэгэл ойрхон байдаг хүмүүс. За явлаа гэл нөгөө хүмүүс нь буудлын мөнгөтэй ч мөнгөгүй ч тэгээд үлдээл одоо яах вэ гэдэг. Тэгэхээр ер нь зөвхөн тиймэрхүү зүйлийг бас анзаарч явах хэрэгтэй юм байлаа. Хэрвээ ялангуяа тэр метро зогсох цагаас өмнө гэртээ харихгүй болтой. Би нэг удаа тэгжсэн шээс. Өөрөөсөө зохион байгуулж байгаа бол яг тиймэрхүү зүйлээр илүү бас анхаармаас нэгс. Би нэг оюутны холбооны одоо 12 он нэлээ нэг яг уулзалт болоод тэгээд нэг холоос ирсэн дүү байсан юм а. Тэгээд дагуулад би гэрлөө очижсэн байхгүй. Ягаад гэвэл тэр ажилласан чинь ингээд нэг тараал хүмүүс явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр холын хүмүүс буцахын тулд одоо 9 цагаас өмнө сүүлийн автобус явдаг ч юм уу 8 цагаас өмнө тэрүүнд амжихын тулд буцаад тэр нөгөө терминал руугаа явахын тулд 6 гээд явах хэрэгтэй ч юм уу 6 цаг гэж бос хүмүүсийн хувьд өнгөс нөө уулзаад зарим нь бараг ирж хэмжээгүй ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр ганц 2 өдөр хооллоход бол яах вэ? Тусуулаад тийм сайхан юм ярилцаад хоол унд хийж өгөөд би ч өөрөө хүнд айлах дуртай л да хоолоор ялангуяа айлах дуртай. Ер нь бол хагартлан л идэглэнэ гэж. Тэг нэг талаас яг тийм байгаад тийм зочломтгой юм сайхан байх хэрэгтэй гэдэг. Нөгөө талаас яг хүмүүс тэр одоо юуг даадаг тийм эргээд бүр нэг ингээд ахаад авахгүй л. Чи гой хоол хийгээд дуртай байх шиг байна. 1 сар амьдрчиг гэж хэлсэн шүү дээ. Ганц 2 өдөр ч юм уу эсвэл нөгөө яг хамт байж байгаа л нэг тийм таньдаг ч юм уу те. Жохон одоо танилцаад 2 3 сар болсон ч юм уу ингээд дээдлийн курс ихтер ч юм уу те гэртээ уриал тэг нэг гоё монгол хоол гэрстэй гоё идэв шүү дээ. Яг үнэхээр одоо юу боломжгүй байх юм бол нэг иймэрхүү гаргалгаа зүгээр санагцаа. Одоо за одоо яг зорилго юу вэ те? Хэрвээ бол одоо за боломжоор жоохон мөнгө өгөөд ч юм уу миний хувьд яг боломж юм байна. Тэгээд ийм явгаар тий ажил руугаа очихдоо эсвэл бол байр хайхдаа хэрэглээрэж гэдэг юм нэг тийм байдлаар мэдээж ойр дотн биш зүгээр тимийн хүн дээр шүү дээ. Тэгээд миний одоо ярга өвчлөө. Тэгээд зүгээр яг зарим тохиолдолд заавал мөнгө өгөөд боломж байхгүй л байсан төр зээлэж гэдэг юм хүн хэцүү байхад нь тэгээ ажилдаа орохороо надаа ингээд яаж өгч болох уу ч гэдэг юм нэг тиймэрхүү байдлаар жоохон наан цаантай тий бүр том юм биш бол тэгэхэд бол айгүй гоё тос болоод нөгөө аль аль талдаа гомдоохгүй байж бас чадах юм болоо гэж бодож байна. Миний бас хамт амьдарч байсан охин их сургуулийн охин л да. Тэр аюу хөөрхөн намайг нүүсэн чинь ингээд хөрөвчнөөсөө баах ингээд ширээн дээрээ тосмоос зөндөө юм гаргацсан. Тэгээ чи ингээд нүүх гэж байгаа газар руу аваа яваарэ хэрэгтэй шүү гэдэг дотор ямар сайхан сэтгэлээ яваа тий. Жижигэн одоо юу гэдэг надад нэг одоо юу гэдэг байр маяр олоод ингээд тустаа гарч ял гэсэн үг л дээ тэр охиноос бас өөр ингээд тэнгүүт махан одоо юу гэдэг өдөр тутамд хэрглэж болох хоолны хүнс ч гэдэг юм уу жоохон будаач гэдэг юм тэгээ хийгээ тавьсан. Тэгээ би болгоо нөгөө охин ажилдаа гарсаа ингээд юмнууд аваа тэнийг нүүжсэн байхгүй. Тэгээ яг нүүх цаг нь тэр охинтой уулзах юм ямар ч юуг болчоод яваад үл орой ирдэг би орой нүүх гэхэр чинь метро зогсчихдаг ч гэдэг юм уу те. Тэгээ яг тэгсэн чинь тэнд ингээд загталчаад яцсан чинь баярлсан шүү дээ. Монголчууд. Тиймэрхүү нэг сэтгэл гоётэй санаанд ороогүй байхад. За цагаан азкана гэхдээ манай монголчууд зарим нь алнаа эмэгтэй дотор байранд нууцаар найз залуу нэвтрээд хончоод яваад өгдөг бас эмэгтэй оюутан эрэгтэй дотор байранд сар орой амьдарч байсан бидэх юм байна. Чи одоо баг тагнуул цааш басан юм шүү. Эрэгтэй дотор байранд эмэгтэй хүн амьдарна гэхэр чинь тий. Харин тий. Баригдвал одоо яг яа гэсэн үг юм бол. Тий ер нь тиймэрхүү байгаад байдаг тий. Манай за амжуулнаа л гэх. Дараагийн сэдв рүү орё гинэ ганц. За манай нэвтрүүлгийн цаг бол одоо 1 минут үлдсэн байна. Тэгэхээр дараагийн сэдв рүү бол орж амжихгүй байна. Тэг яг энийг дуусгая, яриа дуусгая.
Түрүү хин төгсгчлээ эцсийн дүгнэлт нь зүгээр шууд хилээд мөнгө авсан дээр гэдэг дээр бүгд нэгдлээ шүү тийм ээ гэсэн байна. За тэгэхээр Солонгост байгаа монголчууд маань тий өдрийнхөө бас бит хоёртай хамт гоё өнгөрүүлсэн болов. Толгойг нэргүүлээ ийцэн бага километр асуугаа тоо бодуулаа тий. За ингээд монголчууд Солонгос нэвтрүүлэг интернет өндөрлж байгаа удахгүй та бүхэндээ цаг болгоны төгсөлтөрүүдийг лайв болон оройн 20 цаг 15 минутын Солонгос дахь монголчууд радио нэвтрүүлгээр уулзах байгаа. Нэвтрүүлгийн шоу төвөр төглөгч чинь бат. Төглөгч Шанцал болон найруулагч Гаан Талганаар ажилласан байна. Тэгэхээр 50 минутын лайв болон оройн нэвтрүүлгээр иргэн уулзлаа баяртай. Шанцаа 1 минутын дараач тий. 50 болцсон байна. За бүгдэнд нь баяртай. Бүгдээрээ баяртай. За баяртай.